За өдрийн төргийн бизнес подкастын сонсогчдод бас үзэгчдэд бизнесмен редактор даваад ирж байна. За өнөөдрийн зочноо танилцуулъя. Чиглэл компани үүсгэн байгуулагч ерөнхий захирал. За аж үйлдвэрийн гавьяат ажилтан тий. За зохион бүтээгч Бомцын дугаар ирсэн байна. Өдрийн төргийн. Өдрийн төргийн. За та нарын ажил төрөл тавлаг сайхан байна уу? Ажил төрөл тавлаг сайхан байна. Сайхан намарч байна. Одоо 2-3 хоноод өвчих гэж шүү дээ. Тийм ээ тий. За тэгэхээр чиглэл компани маань бол ерөнхийдөө зочлох үйлчлэгийн салбар тал руугаа одоо тэд чиглэлийн үйлчлэгээ тоног төхөөрөмжийн тий энэ чиглэлд ажилладаг. Одоо яг албан ёсны тодорхойлолт нь юу гэж явдгийг би бас мэдхгүй лээ. Зөв. Манай албан ёсны тодорхойлолт бол хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг юм компани байна. За үндсэндээ бол энэ хүнсний үйл ажиллагаа явуулдаг бүхэл салбарын тоног төхөөрөмжийн асур үйлчлэгээ үйлдвэрлэл худалдаа үйлчлэгээ явуулдаг юм компани гэж бодож байна. За тэгэхээр одоо энэ зах зээл бас нэг өөрийн онцлогтой байх гэдэг шүү дээ. Миний зүгээр таамаглаж байгаагаар бол импорт бол нэлээд их хувийг бүрдүүлдэг бах тий. Ер нь энэ зах зээл маань өөр ямар онцлогтой өрсөлдөөн тий. Тэгээд ер нь танай компани бас энэ дээр бол нэлээд удаан тогтвортой ажиллаад эхэллээ шүү. Зах зээлийн талаар ярив. Манай салбарын онцлог бас байгаа. За маш хариуцлагатай зах зээл, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг авч явах энэ том эсрэгтэй холбогдлоо том зах зээл шүү дээ. За энэ салбарт бол манай компани болон бусад компаниуд бүгдээрээ хамтран одоо энэ үйл ажиллагааг амжилттай явуулах нь ажиллаж байна. Үүний дотоос манай компани бас энэ салбарыг жоох манлайлж ажиллахыг эрмэлздэг. За хэрэглэгчдэд бас биднэрт бас тийм дүн үнэлэлт бас өгч яадаг юм аа. Тэгэхээр энэ цалин зах зээл бол гол төлөв импортын бараагаа тоног төхөөрөмж хэрэгцээг хангадаг бол бид дотоодыг үйлдвэрлэсэн бараагаар ус хангах зорилготой ийм өсөлтөм мөлтөй бол ажиллаж байна та. Танаад үндсэн түүх хийдэж яг үйлдвэрлэлийн үндсэн түүх чинь зэвэрдэггүй хан Оросоор бол нэрж Хятаар шилстэл тий. Хятаар бол Бүсуган гэсэн нэртэй. Монголоор бол зэвэрдэггүй хан гэсэн энэ гурав. Манай хэрэглэгчд бол төмөр ган ман гэж ярьдаг л та. Тэгээс одоо яг зэвэрдэггүй хан гэсэн утгаараа ч юм уу ер нь жоохон ойлголт муутай бас байдаг. Нэрж хэд нэрээс орсон тий. Орос нэр нэлээс орсон. Тэгэхээр танах ч одоо 25 жил болж байгаа юм байна. За та бол өөрөө механик суурьтай одоо үндсэн мэргэжлэл механик гэж ойлгож байгаа тий. Тэгээд 25 жилийн компани байгуулж исэн тэр үед одоо яг тавьж исэн зорилго ямар байв тэр талаас сонирхвол одоо тэр зорилго маань бас яаж өөрчлөгдсөн ч гэдэг юм уу? 35 жил шүү дээ. 35 жил өөрчлөлөө. 1990 онд төлөвлөгөө эдийн засаг задраад энэ үед манайх өмч хөвчл явагдаж миний ажиллаж байсан одоо улсын байгууллага татамгогдож за ингээд ажилчтны гудамжинд гараад тоног төхөөрөмжийн төмрийн огт гарах тэр үед бэлтгэгдсэн болсон хүчин би цүнхээ бариад гудамжинд гарсан. Цагаа ингээд өөрийнхөө тухайн үед бол одоо нөгөө хоол олж идэхийн тулд хүнд хэрэгтэй юм хийхийн тулд өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийг ашиглахаас шүү орон зай байгаагүй. Ингээд одоо энэ Орос улбаны улсын элчин сайдын яамны урд байдаг 30-32 дугаар байр гэж идэртэгчтэй ордны хажууд тэр байрны подволд хөрөгц гэр охин захлагын англи үеийн билетийг тоосрогч аялын машин засаж эхэлсэн он цагаас ахгуулаад өнөөнөх хүртэл түүхэн их зомлын хугацаанд 35 жилийг ардуу орхисон байна. Тэгээ энэ түүхийн хугацааныг төдийгөөс өдөө утал унж босож мөлхөд тэмцэж дэвшиж явсан он жилүүд бол эргээ харахад их хугацаа бас бодоход бас бага хугацаа шиг санагдаад. Хүний одоо 70 жил гэж бодвол 70 наслна гэвэл талын энэ компани үйлчлэгтэй энэ мэргэжлийн онцлогоор холбогдож ажилласан байна. Тэгэхээр энэ тасалд тэргүүлж манлайж үндэсний үйлдвэрлэлийг хийж байдгийг бүтээж ингэж ажиллаж байгаадаа бас өлийн бахархалтай байдаг юм аа. Чиглэл компани маань анх одоо ер нь компани суур тавигдахад та бол ингэж одоо гудамжинд гараад подолоос эхэлж исэн гэж байна. Ер нь бол одоо зарим одоо олон жил болж байгаа компани бол одоо ойгоо тэмдэглэж байгаа компаниуд одоо хуучин нэг социалист ийм зарим нэг бааз суурьдыг одоо хөвчилж аваач гэх юм. Тийм дээр танах бол ерөөсөө бараг тэгээс эхэлж исэн гэж ойлгож байна. Надад бол зүгээр эзэмшсэн мэргэжлийн толгойд нь гарт нь цөмхөнд нь одоо зэвсгэн л байсан. Тэрнээс одоо өмч хөвчлэлээр социализмын металл техникийн баазыг хөвчлэлээр бол би нэг хадаас чаваагүй. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс нэг ширхэг зээлч авч үзээгүй. Хүмүүс намайг жидүүгийн төлөө нэлээд тэмцдэг, дуурдаг болохоор чи жидүүгээс ямар хэмжээтэй зээл авсан бэ гэж хардаж зарим нь асууж идэв.
Энд аливаа бас хэлчихье гэж Зөв зөв. Ер нь танахны хөрөнгө оруулалт санхүүжилтийн шийдлүүд ер нь яаж болдгийг өөрийг зөвхөн одоо за хуучин үед чинь бид одоо юу ч байхгүй байхад Монгол Оршоо банк гэж анхны Оршоо банк байгуулагдаж байлаа. Тэрний чинь хуваарлах аж ахуй пүүс Оршоо гэсэн одоо нэр томьёотой зах зээлийн нэм жижиг аж ахуйн нөхцөл эхэлж ирсэн. Ингээд би хамгийн анх 60,000 төгрөгийн зээл аваад за их мөнгөө төр чинь. хэд он бэ? За ч одоо 91 онд авчихсан. Тэгээд одоо за одоо баг ана ах トゥ нар манайхан тэр бол за одоо энэ ч одоо ерөөсөө банкнаас зээл авсан ч одоо яг 67 тал гэж хэлээд. Ягаад гэвэл тэр хувийн хвшлийг одоо тэгж хийн ингэж хийн гэдэг их зориг гаргаж зүрх гаргаж хийцааж байхгүй. Тэгээд тэрнээс амд хамгийн анх одоо бизнес эхлүүлж хамт хөрөмж авч ирсэн цаг үе. Ямар хугацаатай хэдэн хувьтай авч ирлээ? Одоо тэр нэг Өндөрлөл байсан. 2 жилийн хугацаатай авсан баха. Зээлийн хувь тухайд хэд өсөн мэдэхгүй. Тэгэл одоо энэс хойчээл үе банкнуудаас үеийн одоо хадгалсан зээлийн хоршоодоос. За тэгээд хамгийн бага хүүтэй зээдэг бол би 1993 онд Алтан баягаас ерөнхий сайд байх үед Самура банк буюу тэр юунаас зээл авчихсан. 2003 онд. Тий. 2013. 13. Тэр бол хамгийн бага хүүтэй зээлсэн. Энэ зээлийнхээ хүүсвэрээ би дэнжи мянгад байгаа анхныхаа үйлдвэрийн байрыг тоног төхөөрөмжтэй байдлаар суурилсан. Энэ том зээлийн их үүсвэр төр бол манай үйлдвэрлэлийн үндсэн суурь батж бэгдсэн. Өнөөдөр ч энэ үйлдвэрлэл маань амжилттай ажиллаж байгаа. Тэгэхээр бол Самура банк буюу Чингис Мондын зээл. Чингис Мондын зээлээс авсан зээл байна хамгийн их үр хөтөлтэй байсан. Шаардлагатай үед банкаас зээл авна. Банкаас авна. За ингээд үндсэндээ хамгийн сүүлийн хөнгөлөлттэй зээл бол сая Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал хөдөлгөөнөөс олгогдсон хөнгөлөлттэй зээлээс авсан. За энэ бол жилийн 8% хүүтэй ийм зээл байна. Тэгэхээр энэ бизнес эрхлэн жижиг дунд үйлдвэрлэгч ямар нэгэн хүмүүс бол бизнес явуулахад зээлгүйгээр бол явуулах боломжгүй. Тухайн үед одоо ямар тендер ямар төсөлд оролцох уу, яагаад хөрөнгөөс хөөжүүлэх үү гэдэг олон асуудлууд байдаг. Энийг шийдэхин тулд үндсэндээ зээлээс зээлийн оронж явж байгаа. За ажилчин албан хаагчид ард иргэд бол бас адилхан зээлээс зээл оронж явж байна. Энэ бол юу гэсгүй өнөөдөр манай бидний байгаа нийгмийн бодит байдал. Тий. За та манай Монгол улсын шилдэг зохион бүтээгчдийн нэгтэй та яг юу зохион бүтээвтэй тэгээд тэрний аль нэг одоо бизнесийн эдийн засгийн эргэлтэд орж чадсан байна. Би 1983 онд хуучны худалдаа үйлчлэлийн яамны арын худалдааны хөрөнгө төхөөрөмжийн засвар даралжмуудын газар гэдэг газар ажиллаж байхдаа зохион бүтээгт товчоо гэж байгуулагдахад намаа зохион бүтээгчээр ажиллаж ирсэн. За энэ цаг үеэс ахгуулаад хүүхд байхын ч гэсэн жоохон тийм юм оролдох сонирхолтой байсан болоод яг өөрийнхөө ажил төрөл мэргэжилттэй холбогдуулаад ямар одоо багжийн сайжруулах юм, яаж хөдөлмөрөөр өнгөчлөх юм, юу хийвэл одоо хүн хэрэгтэй юм хийж гин, юугаар орлуулвал бас болчих юм. За гадаад дотоодын инновацуудыг яаж суурилуулах юм тэргээд ийм өсөл төмөлд буцалж авсан он жилүүд бий. Тэгээ үүнээс гадна үргэлжлүүлээд одоо социализм үед ажиллаж үргэлжлүүлээд зах зээлийн нийгэм шилжсэний дунд үе буюу үндсэндээ одоо 95 оноос ахгуулаад 5-6 жил завсарлаа тийм. Буцаагаад энэ ажил руу амилаад төлхөө орсон. За энд одоо гол нь юу вэ юм бэ гэхээр би хамгийн төлхөө нэг хэлэх юм бол энэ шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттой. За 60-аас 250 литр, 500 литр батамжтай нэгдүгээр хоолны дагуу зохион бүтээж үйлдвэрлэсэн. За энэ маань Монгол улсын шинэ бүтээлийн гэрчлэгээ авагдсан байдаг. За энэ утгаараа нэг бас 2 дугаар хоолны дагуу байна, дөрвөн шимтээ цэглэхэн байшин байна. Энэ ундны усны одоо савнууд байна. За тэгэл ер нь олон юм би надад за зарим хэрэгжүүлсэн ч байгаа хэрэгжил өгөөч бас юм би. За энэ дотроо бол энэ өөрийнхөө бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эрхлэлтэнд оруулж өөрөө зохион бүтээгээд өөрөө үйлдвэрлээд өөрөө борлуулад дэдгүүр үүсгэчгээд ингээд эдийн засгийн эрхлэлтэнд тасралтгүй оруулж байгаа цөөхөн зохион бүтээгчдийн нэг нь гэж би өөрийгөө бас боддог. Ер нь ингээд зохион бүтээгчдийн давчаа энэ байдалтай бол эргэн тойрон зохион бүтээгчдэр бид нар бас биенээ мэднэ. За хэний бүтээгдэхүүн ямар одоо онцтой, ямар зүтгэлтэй, ямар олон хэрэгтэй бүтээгдэхүүн болж энэ гэдэг дээрээ бас бид санал дүгнэлт ярилцж байдаг. Тэгэхээр энэ бол би өөрийнхөө хийсэн бүтээгдэхүүнийг манай баг хамт олон түүнийг амжруулж, түүнийг хөгжүүлж, түүнийг эдийн засгт оруулаад мөнгө олгож чанаад гэсэн үг. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ? Өөрийн зохион бүтээсэн бүтээгдэхүүн маань эзэндээ өгөөж өгөөд, хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд өгөөж өгөөд, цаашаа Монгол улсын эдийн засгт төлхөө хэмнэмээр оруулж яах гэж ойлгох хэрэгтэй.
Тэгэхээр энд бас ийм одоо миний харж байгаа зөвхөр бол ийм сонирхолтой тоо байгаа. За чиглэл компани ерөнхий боловсролын 400 гаруй сургууль, 600 гаруй цэцэрлэг, эмнэлэг одоо ийм газруудад хоол үйлдвэрлэлийн газруудад одоо бүтээгдэхүүнийг нийлүүлдэг гэсэн байна. Энэ чинь бол ерөнхийдөө ингээд одоо юу гэдгийг нэлээд баталгаатай зах зээл рүү ороод ингээд суурьшсан байна гэж хараад байгаа. Ер нь яг энэ зах зээлийг одоо эзлэх гэх юм уу те суурьшихын тулд бас ямар зам бүрд болов Энэ давуу тал юу вэ те? одоо энэ зах зээлд чинь үндсэндээ 35 жил өрсөлдөж байна. 35 жил бүтээж байна. Энэ бол их хугацаа. Тий. За энэ зах зээл бол тодорхой хэмжээ өрсөлдөж зөндөө байна. Ойлгомжтой. Тэр бол өрсөлдөж байгаад бүтээгдэхүүний чанар сайжирна, маркетинг менежмент хөгжиж явагддаг хуйлтай. Энэ бол байх ёстой зүйл. За бид бол энэ зах зээлийг бол тодорхой хэмжээний эзлэхийн тулд хүнд хэрэгтэй бүтээгдэхүүнд тухайн бүтээгдэхүүнд үнэн хүү сэтгэлээ гаргаж хөдөлмөрийн үнд цэнийг мэргэжлийн онцлогийг тусгаж цуцалтгүй хөдөлмөрлснөд үр дүн гэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо за зах зээлийн судалгаа байлгүй, маркетинг байлгүй, менежмент байлгүй яг. Гэхдээ цаана нэг юм байгаа. Тэр үл юу гэхээр метрашгүй байх, дайчин байх энэ чанар их чухал гэж боддог. Хүн хэрэгтэй юмыг л үйлдвэрлээд хүн төрхтэй юмыг импортж оруулж ирээд танд хүргэж байгаа бол энэ бол зах зээлийг хангаж байгаа. Энэ бол менежмент, энэ бол маркетинг гэж бод. А ямар бүтээгдэхүүнийг хүргэх үү гэдэг нь түүний стратеги буюу тухайн хүний одоо нөө хаваач хийж болно. Түүний сэтгэх бодох чадварч гэдэг юм уу тийм байж болно. Тэгэхээр энэтэй уялдуулаад ямар ч мэрэгжлийн хүн хийсэн байсан тухайн зах зээл дээр яадаг холтыг ингээд одоо хүмүүс эзэгчдэн тэр ярьдаг тийм ээ. Хүн хэрэгтэй бүтээгдэхүүнийг үн сэтгэлээс олоо хийгээд тэгээд та эхлээд бүтээгдэхүүний чанар хөгжил дэвшлийн тухай бодоод ихтэй. Тэгэх юм бол та амжилттай. Тэрнээс эхлээд мөнгө удах юм бол таны бүтээл хэзээ ч цааш явахгүй гэж. Энэ бол туршлагаас нотодоос уншиж байна. Бас нэг юм тоогоо нэг дотоод үйлдвэрлэдэг дөрвөн бүтээгдэхүүндээ нэ одоо Евразийн эдийн засгийн холбооны декларац авсан гэж байна. Энэ одоо юу гэсэн үг вэ? Танай бизнест бас ямар давуу Энэ бол бас тодорхой хэмжээний нэлээд олон жилийн өмнө авсан ажил. Энэ бол 19 оноос хойш авч ирсэн. За Евразийн холбооны декларацыг манай дотоодын зах зээл дээр огт хүндэтгэж юм уу түүнийг одоо бичгээр нь хүлээн зөвшөөрөөд ч юм уу юу гэдгийг. Танах тэрийг авцсан мó гэдэг ач холбогдол өгдөггүй. Тэгсэн мөртлөө одоо стандарт юу энэ тэмдэг Лондон зэм хараа ISO 9000 тэргээл те ийм тэгэл хараад тийм тэр улсыг урд улсыг гэл ингээл гэдэг. Тэгээ Евразийн холбоо гэдэг чинь бол 5 улсын бэлтгэлээр бий болсон 2001 онд байгуулагдсан холбоо. За энэ холбооны энэ декларац гэдэг нь аваад яагаад хэлсэн байг вэ нэг бид энэ дэх зах зээл рүү гарахын тулд мэтгэл суурь хангаж л авчихсан. Тэгвэл өнөөдөр Евразийн холбооны зах зээлд гарах 365 бүтээгдэхүүний жагсаалт гарч ирсэн. Энэ жагсаалтанд манайх бол өөрийнхөө бүтээгдэхүүний жагсаалтыг оруулчихсан. Өөрөөр хэлбэл Евразийн холбооны зах зээл бүтээгдэхүүн оруулахад бид бэлтгэл ажлаа хангацсан гэсэн. Тэгвэл энэ зах зээл сертификатыг авсан газар бараг байхгүй хаа гэж бодож байна. Тэгэхээр бид энэ холбооны том зах зээлд их хурлаар энэ хөтөлбөр маань багтчих юм бол тэр зах зээлд гарахад манай бараа бол таадгүй эхнийхээ юм хийчихсэл гэсэн үг л дээ. Зөв. Ер нь танах одоо хорек зах зээл дээр бас ямар стратеги баримталж байна те. Одоо бол сургууль цэцэрэг эмнэлэг гэдэг чинь ерөөхдөө төсвийн хөрөнгө оруулалт авсан юм зах зээл байгаа. Яг бизнес рүү чиглэсэн те хорек бизнес. Тийм саяны өөрөө ч асуул бас дутуу хариулчих. Энэ сургууль цэцэрлэгийн галтгоо гэдэг чинь төр сургууль цэцэрлэгийг төлхөө сүүлийн хугацаануудад барьж байгаа. Өөрөөр хэлбэл бид энэ тендер хөлөд дурдахгүй гэж бодохгүй. Төрийн болон гар нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ хөдөлთა хуулийг 2017 онд 18 онд шинжилсэн. Замчин шавтар дарга их хурлын дарга болонгуудаа энэ хуулийг татж оруулж ирээд энэ хуулийг шинжилэн баталсан. Энэ бол импортын бараатай дотоод үйлдвэрлэлийн барааг өрсөлдүүлэхгүй тусад нь багцлан төрийн худалдаа авалтаар баялаг үтгчтэй дэмжих зорилготой хийсэн ажиллагаа. Энэ хуулийн үнэнхүү заалтуудыг идэвхтэй хэрэгжүүлэхийн төлөө манай компани болон манай одоо холбоодууд идэвхтэй тэмцэл хийсний хүчинд өнөөдөр энэ дотоод үйлдвэрлэлийн бараагаар сургууль цэцэрлэг хангалттай хангаж байна гэдэг юм байна. Энэ хуультай шууд холбоотой. Тэгэхээр энэ хуулийн үр дүн байна. Өнөөдрийн үйлдвэрлэлийн хөгжлийг өнөөдрийн одоо үн цэнийг үнэхээр бий болгож чадсан гэж боддог. Энд бол би зандан шатаад бас талархаж авдаг. Танаа бас айргийн хөхөр үйлдвэрлэдэг гэж байна те. Ерөнхийдөө ингээ нэг
уламжилт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг боловсруулах зориулсан юм ер нь ямар бүтээгдэхүүнүүд хөгжүүлээд те дээр бас тодорхой нэг стратеги байгаа бах те. Одоо сүү цагаан айдаа боловсруулах гэх. ойлгосон. Ер нь ганц хайргүй өрхөөр биш те. Ер нь бол энэ хүнстэй үйлчлэгт аюулгүй ганц ав үйлдвэрлэе гэсэн энэ төстэй хэрэгжүүлээд одоо 2 жил гарсан болж байна. За энэ маань яагаад хэрэгжих болсон байг бол өнөөдөр Монгол хүний эрүүл мэнд үнэхээр өнөхөө болсон. Хадаадны хавтар, хеликобактер гэл одоо олон том хавдруудын хавдруудаараа монголчууд дэлхийд тэргүүлчихсэн энэ хүнд үед бол энэ хомцор савгаад бол хортой гэдгийг бол тооны байгууллага, эрүүл мэндийн байгууллага бүгд баталцсан. За тодорхой хэмжээний хууль эрх зүйн орчнууд нь бас боломжтой болчихсон. Гэвтэл энийг ерөөсөө хэрэгжүүлдэг тийм төрлийн институцч байхгүй, ховийн хөвшилж байхгүй, өнөөдөрч байхгүй. Тэгээд бид яг ямар ч байсан энэ ган савны төлөө ган битнаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгээ хувьд энэ юм руу орё гэдэг. Тэгээ миний нэг хуурай дүнад бас санал болгосон. Нэмсрэн гэдэг Гамбатын нэмсрэн гэдэг эмэгтэй байгаа. Тэр хуурай дүн та энэ гангаар юм үйлдвэрлэдэг хүн чинь хомцор савны юм гэвэл юм. Та Монгол хүн болсны чинь та одоо энэ бүтээлийг хийсэн чинь хэрэг болно да. Хүн тэрэг болно шүү. Би урд нь бодчих л байсан. Тэгтэл барьж чадахгүйсэн. Тэр хүүхдийн хэлсэн нэрвийг төлхөр хийгээд энэ төстийг хэрэгжүүлсэн. Ганцхан одоо айрг нөхөр биш. Бид одоо сүү цагаан эднээс салбар түүнийг одоо сүү айргаа юунд ямар савнд хадгалж тээвэрлэж боловсруулж ийн гэдэг нь бол ойлгомжтой. За хүнсний хангамжийн аюулгүй байдал гэж ярьж байна. Хүнсний аюулгүй байдал гэж тэний түүхийд одоо махшил махногоо одоо энэ арта хоргоо гэж ярьж гэсэн мөртлөө хичнээн сайн одоо чанартай хоргоо одоо ориг түүхэд материалаар ямар савнд ямар тоогонд боловсруулж чанж байгаа тэрэг нэх аашааж өчөхгүй явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл бидээс хүнсний хангамж Монгол хүний эрүүл мэндийг сэхэн хамгаалдаг гэж байгаа бол сав суулганаас сахидах шаардлагатай байна. Нөгөө сайлаа бэлтгэх саваа бэлтгэх сайхан хожно үг гэдэг тийм. Энэ утгаараа бид нар одоо гэр болох хайдар хямднаас савдас үүсэ гайдаа зөөвлөх ариг мариг боловсруулах энэ талын томдохоор дээр нь бидний хийж байгаа тэр сургууль цэцлийн албанд ашиглагдаж байгаа. Дандаа хүнснийг боловсруулдаг, чандаг, хуурдаг, угаадаг одоо юу яадаг тэр бүх томд хөрөмжийг үйлдвэрлэж байгаа нь бол ерөөсөө хүний эрүүл мэндэд, хүнсний эрүүл мэндэд салшгүй холбоотой юм. Төрөний асуусан нөгөө нэг хорек зах зээл дээр нь бас ямар стратеги барьж яах гэдэг тэр бид чинь хэд хэдэн жил одоо зочлох үйлчлэгээний зах зээлүүд дээр амжилттай оролцож байна. Ер нь монголчин юу гэдэг вэ гэхээр одоо жуулчныг одоо олноор нь хэдэн мянгаар нь оруулж ирнэ. Бид бол одоо сайхан нутаг төвсгөл нутагтай одоо байгалийн баялагтай гэж ярьж байгаа боловч үнэхээр одоо өнөөдөр шийдвэрлэхийнхээ салбар энэ жуулчдын баазууд нь ямар том төхөөрөмж бас л одоо ярьлаа ямар сав суулганд нөгөө сайхан брэнд айрга болгоныхаа айргийг одоо хадгалж яах вэ гэвэл энэ утгаараа юу гэсэн үг гэхээр бид энэ зах зээлд тодорхой хэмжээнд оролцоос аргагүй. За дээр нь түүний галтгоонд зөвхөн импортын дараа уулж ирж боловсруулж байгаа худалдаалж байгаа тоног төхөөрөмжүүд багаж хэрэгсэл одоо энийг бол 6 салбар дэлгүүрээр борлуулж байна. Энэ маань одоо ганцхан зочдох үйлчлэгээний салбар биш. Би бас нэг удаа бас 2 ч удаа бас ярьсан. Би өөрөө ингээд төрийн төв одоо талбай гэж хэлж болно. Төрийн ордон гэж хэлж болно. Төрийн ордны галтгааны тоног төхөөрөмжийг олон жил засварсан. зөв. Төрийн ордны галтгааны тоног төхөөрөмжөд олон жил бараа бүтээгдэхүүн нээдүүлсэн. За бас төв халахын шоронгийн галтгаа нэмэг олон жил зассан. Бас нээдүүлсэн. Тийм учраас би төрийн ордны галтгаанаас төв халахын шоронгийн галтгаа хүртэл хүний амьдрал байдаг юм чинь энэ орон зай чиглэл компани бараа бүтээгдэхүүн тасралтгүй үйлчлэгээ явуулдаг гэж хэлдэг юм ч болсон үнэн. Өөрөөр хүний амьдрал юм чинь бүхэл юм байгаа. Энэ хооронд юу байгаа юм? Хүүхдийн сургууль цэцэрлэг байна. Цэрэг байна. Цагдаагийн хоолны газар байна. Тийм үү? Имлэг совилол одоо тэгэл жуулчны бааз амралт совилын газар цааны уул уурхай гэдэг хүн хоол идчихэд байгаа бол энэ салбарт энэ цэгт манай энэ зах зээлийн уралдаан тэмүүлэл оршиж байдаг. Түрүү нөгөө нэг хүнсний хэлбэлгээд ярьлаа. Ер нь одоо энэ хуунцар савны хэрэглээ буурах хэрнээ тийм чиг хандлага байна уу? Ер нь яг зарим нэг тоо моо яриулах боломж байна уу? Тоо бол хэлэхэд хэцүү. Хандлага бол сэтгүү хандлагууд үүсчихсэн. Ер нь бол яг үнэндээ өнөөдөр хуунцар савны хэрэглээг багасгахын тулд ямар нэгэн банк олон улсын байгууллага, олон улсын банкудаас Монгол хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулаад энэ бүтээгдэхүүнийг зах зээлд нээдүүлэхэд нь бага хүүтэй зээл олгочих. Хэрэглэгч нарт шүү дээ. Олгочих юм бол
Тэнд бол худалдаа авч явагдах нь гарцааг. Өнөөдөр ард түмний амьдрал ядууг учраас яаж юу саваа худалдаж авах. Хоолны яа гэж байгаа юм чинь. Энэ утгаараа бол хүн тухай би Чингэлтэй дөрвийн 10 дугаар орны нутагт социологийн судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл манай компани тэнд байдгүй хувьд айд өрхүүдээр. Тэгээд одоо ингээд яаж авах вэ гэхээр энэ үнэгүй бол авна. Өнгөтэй бид авч чадахгүй гэж шууд хэлж байгаа. Тэгэхээр төрөөс яах юм гэвэл 30% хүнээс нь 70% төрөөс таах хэрэгтэй. Ингэж бид эрүүл мэндэд хөрөнгө оруулна гэсэн үг. Өөрөөр 100-100 ч юм уу. Эсвэл энэ томхой хэмжээний Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны ч юм уу энэ эко ногоон зээл байлгээл ингээл ярьж байгаа нь энэ эко сав суулгах гэж бас хэлж болно тийм ээ. Энэ утгаараа энд хөрөнгө оруулалтыг зах зээл дээр борлуулах нөхцөлийг бүрдүүлэх тийм банкус санхүүгийн байгууллагууд гарч ирэх юм бол энэ бас богино хугацаанд өөрчлөлт орох боломжтой тийм салбар гэж бас ойлгож байгаа. Нэг компани нэг хүн ч бас хийж чадахгүй асуудал том хэрэгцгээр хийх ийм ажил. Олноороо хийгээд ирэх юм бол өртгөн хямдарна. Энд ч шугамын машинаар хийж гэдэг шүү дээ. Одоо бол гараар хийж байгаа учраас хүн хийж байгаа учраас өртгөх зарлага бол үнэтэй байгаа. Тэгээд ч одоо бид энэ хан савны үйлдвэрлэл төхөөрөмжийн сав суулган дээр бол бараг ашиггүй шүү. Тийм үү. Хийж байгаа. Ягаад гэвэл нэгэнт эхэлчихсэн. За одоо тэгээд үндсэндээ бол нийгмийн сайн сайхны хөтөлбөр хийж байгаа ажил гэж хэлж болно. Одоо танах хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна? Ганц автаа бол яг нэг нийтдээ нэг 20 төрлийн байна. Нийтдээ манай чинь 200 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өдөр тойролцоогоор 30 бүтээгдэхүүн ордог шүү дээ. Янз янз яг. Чинь ганцхан ширхэг хэвлээ байгаа 30 ширхэг гэдэг чинь дотор угаалтур яаж болно юу. Тоогоо шана бүгдээр орно. Та түрүү хүнсний явсгалын хөтөлбөрт хамрагдж байгаа юм. Энэ хөтөлбөрийн яг одоо үүдий танай компани яг одоо оролцож байгаа зорилгонтой бас эндээс гарч өрөөгөөж талаар ярил. Манай компани Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хөтөлбөрт яг дэмжиж түнд идэвхтэй оролцож байгаа. Ерөнхийлөгч манай үйлдвэр дээр өөр юм бэ. Хүрэлцэн ирсэн. Энтэй холбогдуулаад ийм бүтээгдэхүүн ингэж хийдэг гэхэд манай ачигт ийм үйлдвэрлэдэг юм ямар сайхан юм бэ гэдэг сэтгэл өндөр гарсан. Дараа нь би төслөгийн хэмжээнд төслөө өгөөд албаа төвдөрөд хэмжүүлээд зээлээ авсан зээл мөн амжилттай болсон. За хүнсний хувьсгалын хүрээнд өгөгдсөн зээлүүд бол эзнээ олсон. Үр дүн нь 2-3 дахин гарсан ийм болсон гэж би анзаарч байгаа. Нэгдүгээр өөр дээр нэг жонгол харагдаж байна. Хоёрдугаар бусад авсан зээл авсан компаниудын бодит байдал нь хийж гисэн юм нүдэнд ил байгаа учраас энэ зээлүүд эзнээ олж. Урд нь олгогдож байсан зээлүүд бол цүнх хөрөгч нар буюу дарга нарын хэмжээнд явж байсан зээл учраас ямар ч үр дүнгүй маш олон хөтөлбөрүүд маш олон одоо мөнгөд бол одоо элсэн тасгасан ус шиг шингэсэн. Энэ зээлүүд өстой аваатай байсан хийх юмтай ийм зээл гэж бардам хэлнэ би бодчих. За тэгвэл чиглэл компанир нь за одоо 35 жил болж байна гэж ойгоо тэмдэглэх баг тийм. Одоо 11-с 28 тэмдэглэх. За цааш нь одоо 35 жил гэж ярихад тэтэрхий хол сонсогдох баг. Ер нь та ойрын 5-аас 10 жил ч юм уу те танай компани стратеги бас цаашаа зах зээлийг яаж тэлэх гэж тэр талаасаа бол сонирхол асуулт шүү дээ. Жишээлбэл би 35 жилийн өмнө чиглэл оршоог байгуулж байхдаа та ямар бодолтой байгуулсан байг асуудаг юм. Би зүгээр л амиа аргацаах тухайн үед хэлсэн шүү дээ. Мэргэжлийнхэн тугаа хоолоолж идэхийн зорилготой л байгуулсан. Тэрнээс өнөөдрийн хэмжээнд хүрнэ гэж огт бодоогүй байсан. Өнөөдөр 35 жилийн дараа 70 жилийн дараа танай компани ямар байхаа гэж бодохоор бол тэр үеийн бодол бол шал өөр. Тий. Баримжаатай болцсон, хийх юмтай болцсон энэ талаас харахад бол ойлгомжтой. Тэгэхээр энэ бол өнөөдрийн энэ үн цэнээс тасралтгүй өшөөх өссөн үн цэн байх хэрэгтэй. Яагаад гэвэл шинжлэх ухааны дэвшлийн үе байна, хэмэл оюун ухааны үе байна. Залуучуудын одоо хөгжил дэвшлийн цавлын цагийн үед эхэлж байна. Тэгэхээр энэ утгаараа бол 70 жилийн дараа харахад өнөөдрийн чиглэл компани энэ үн цэн өшөөд дахин томсон их бүтээн байгуулалтыг хийсэн байх хаа гэдэг огтхонцтой эргэлзэхгүй байдаг. За ер нь бол ойрхон зах зээлд бол бид гадаад зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргах. Аль зах зээл? Одоо тэгээд энэ Евразийн холбооны зах зээлд гаргах нь бол хэзээ болов одоо цаг хугацааны асуудал. Бид одоо бэлтгэл ажиллаа хийх, бичиг баримтаа бэлдэх, хүний нөөц одоо янз янз юмаа бэлдэх зөндөө ажил. Энэ бол чухал. Хүний нөөцийг сая ярьлаа. Би бас энэ ганц нэг юм хэлэх гэх нэг хүний нөөц гэж ярихаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээл байна уу, хийвэл тухайн орон зай байна, үйлдвэрлэлд бий болголоо, төвхийд бий болголоо. Одоо хэн хийх вэ? Хүн хийн. За хүн хийхээр хүн байхгүй. Ажлын байр эзэнгүй болчиход байгаа.
Ажлын байр эзэнгүй байгаад гурван шалтгаан байдаг. Энэ гурван шалтгааныг одоо энэ эрхч намын дарга бизнес эрхлэгчтэй, баялаг бүтээгчтэй, эдийн засгийн чөлөөт нөхцөлийг бий болгоно. Бид одоо тус болдгоо махад гай болохгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгмээс гай болохгүй тулд энэ бизнес эрхлэлийн орон зай дээр хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Энэ дээр юу юм бэ? Нэгдүгээр тийм татвар хуулиа өөрчлөх хэрэгтэй. Хүн амын орлогын албан доторх 10% авдгийг бол болиулах хэрэгтэй. Нэггүй болт. 10% авралгаж байгаа хүн бол энэ ажлын байран дээр ажиллахгүй байна. Хоёрдугаарт энэ эзэндээ илгүй эрүүл нийгмийн даатгалын тогтолцоо гэж би хаач ярьдаг. Энэ нийгмийн даатгалын тогтолцоо компани 13.5% ажил олгосныхаа таргуул гэдэг юм уу, шагнуул гэдэг юм уу. Ийм олгосныхаа төлөө 13.5% төлж. Гэвтэл тэр ажилчин бас төлж байгаа. За ажилтны төлөлөө ингээд хоёрын төлчөөд байхад энэ хөг амын эрүүл мэндийн тогтолцоо маань өнөөдөр эргээд эзэндээ ямар ч үйлчлэгээ байхгүй. Ямар ч одоо боломж байхгүй байгаа. Тийм ээ. Тэгээ гурав дахь нь бол өнөөдөр хөдөлмөрийн хууль. Хөдөлмөрийн хууль бол ажил олгогч болон ялтан маягтай хууль. Германы хуулийн хуулсан гэсэн. За ажилчин болвол дураараа тоцогтой хаяад явчихна. Би өнөөдөр ажлын байрыг эзэнтэй болгоогүй бол хуучиндаа социализм үед санагалзаад байгаа 5 жилийн төлөлгөөг баталдаг болъё гэж байгаа бол хуучин хэрэгжилж өгсөн хөдөлмөрийн нэвтрэг хэрэгжүүлчихэд дарганараа гэж хэлж байгаа. Өнөөдөр даваа даржиг ажилд авлаа би даваа даржиг регистрээр ороод хаана юу хийж ирсэн бүгдийг одоо за би бол энэ хүнийг ажилд авахд боломжтой байна гэж шууд авах боломжтой тэр нөхцөлийг л өнөөдөр энэ төр гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй өнөөдөр нэг нөхөр орж ирэл бүх компани ноу-хау бүх юм зэймийн одоо устгаал хаяал улгаалал гарч штт. Ямар ч хариуцлага тооцох хууль зөрөх ч юм байхгүй. Тэгэхээр энэ утгаараа юу гэсэн үг гэхээр хөдөлмөрийн хуулийг шинжлэх хэрэгтэй, нийгмийн даатгалын хуулийг шинжлэх хэрэгтэй, хүн амын орлогын албан төвийг өөрчлөх хэрэгтэй. Ингэжээж одоо нэг хөдөө тушаа болж байгаа юмнуудаа тэгжээж ажилтан тогтно. Ингэх юм бол сая нөгөө эзэнгүй байгаа ажлын байр чинь гудамжинд машин бариад төгжрөл үүсгээд байгаа бүх хүмүүс чинь ажлын байранд давхад ороод. Тэгээд яг өнөөдөр бид гадаа зах зээл буцаж зах зээл дээр тоглолт хийх боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр бид өнөөдөр яах юм? Химэл аюухан гол хөөсрүүлээ бүгдээр ингийн тэрийгээр хийх юм уу? Химэл аюуханаар гагнуур хийх үү? Химэл аюуханаар төмөр нугалах уу? Нугалах. Тэгтээ тэр хүн л өдөртөж хий. Тийм ээ. Энэ утгаараа юу гэсэн үг миний саяны 3 тогтцоог ашиглах юм бол одоо бид тэр ямар ч том хөтөлбөр аваад цагаан алт байна уу, ногоо алт байна уу те үнсний хувьсгал байна уу? Юу гэдгийг одоо ямар ч тал дээр хөнгүүгээр ажиллаж чадахгүй болсон. Гадаад одоо ажил хүч аавнаар тэгэл төрөвчөөс авчин л байх шиг байна. Тэр ажил хүчнийг аваад 10 одоо гадаад ан ажил хүчин авсан 5 монгол хүн ажилласан 5 монгол хүнээ тарих илүү ажилласан шүү. Би тэрийг баталгаатай хэлж чадна. Та өөрөө бол механикч мэрэгчлээ. Тэгээд одоо энэ хөрөнгө механик. Энэ мэрэгчлийн ажилтнууд маань бас айгүй олдс муутай байгаа даа. Мэргэжлийн үнцийн нь одоо бас тийм сайн биш те. Ер нь танай компани одоо ур чадвартай тэр ажилтнуудаа ер нь бас ямар аргаар тогтоож байна? Ганцхан манайд ч бүх газар мэргэжлийн ажилчдын бас л одоо төлөлт орчихсон. Хоёрдугаар мэргэжлийн ажилчдыг бэлтгэдэг систем дампуурчихсан. Өөрөөр хэлбэл социализмын чинь бодлогоор ямар салбарт ямар мэргэжлийн хүн бэлтгэх үү гэж ингэж хийж байсан. Би социализм өмчөд тэрийг ярьж. Өнөөдөр энэ дампуурсан зах зээлийн үед өсө баахан хуульчид баахан сэтгүүлчд, баахан эдийн засагчд одоо юу гэдэг нэг тийм бэлтгэж. Нөгөөх нь чанаргүй дипломтой юу ч мэдэхгүй. Тэгээс тархинд нь болохоор видео үйлчлэлтийг маш удахчаад тэгээд одоо өөрийнх нь чаддаг ажиллаж гисэн хийж чадгаа болчихсон. Тэгэл одоо ийм систем хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өнөөдөр энэ бол манай дээр ч гэсэн байна. За хүний бол бид өөрсдөө сургаж өөрийнхөө сургалтын жижиг одоо салбараар сургаж байна, дадлах дуулан сургаж байна. Аль болохоор л зах зээл дээр хүн хүчэмлэж. Дараа нь бас хэлэхэд бид мэргэжлийн бэрхшээлтэй иргэдийг олноор навч ажиллуулж байгаа. Тийм. Тий. Энэ бол манай бол тодорхой хэмжээний орон зайг ажилладаг. Маш одоо идэвхтэй сайж гэдэг. Ямар төрлийн ажлууд хийх вэ? Өө тэр шууд бүгдээр хүний хийдгийг л юм шүү дээ. Ингийн хүнээс армын идэвч хөө. Тэнд бас сайхан сэтгэл байдгийг хийх чадвар илүү тогтвортой ажилладаг. Хоёрдугаар хөгжлийн бэрхшээлтэй иргэч нэг юм орж ихтэй нэг тийм гондоохон байдаг шүү дээ. Тэрийг жоохон ажил хийгээл ингээд гэрэлтэй тэр. Ягаад гэвэл би хөргөцийн бэрхшээлтэй гэдэг хүн ажилд авах болоогүй гэдэг нь тархинд нь цуучсан. Тэгээд дараа нь манад ажиллаад яг адилхан тэрнтэй адилхан яг тэрнээс ч илүү цалин олгохыг би хэмцдэг. Ингээд ирэхээр тэр одоо хамт олондоо уурам шиг сайхан их сайхан байдаг. Би бол энийг бахархалтайгаар
Дараагийн нөхцөлүүд ч бис бас л одоо тэгэл энд одоо зах зээл олдохгүй, ажил хүч олдохгүй байх чинь нөгөө хорих байгууллагт одоо үүсэж байгаа хоригдлуудаар манай нэг үйлдвэр ажиллаж байгаа. За энэ маань бас баялаг ажил. Тэн тодорхой хэмжээний нэг жил ажиллах юм бол 3 сар хоригдох хугацаас хасагдана. Мэргэжилтэй болно. Гарч ирээд манай компанид ажиллаж байгаа шууд байна. Цалингаа авчих нь одоо хорих байгууллагаас хүүхдээ бэлгээ явуулчих нь, цалингаа явуулчих нь энэ тогтолцоо бол баянтай тогтолцоо. Энийг бий болгож ажилласан одоо шүүгчийн шийдвэрлэх ерөнхий газар тухайн үеийн 421-р ангийн анхны дараа тамир дарахт бас би талархлаа гэж одоо хэлье гэж бодож байна. Энэ сайхан орон зай бий болгосноос идэвгүй манайх энэ зах зээл дээр үндсэндээ одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 50%-ийг тэнд үйлдвэрлэж байгаа. Зөв. Тэдний өмнө хөдөлмөрийн үнц нь бол маш үнэтэй анхаарал нь төвлөрдөг учраас сарнилт буюу үйл тохирол гардаггүй. Өөрөөр хэлбэл энгийн одоо нэг хүний хийх ажлыг, хоёр хүний хийх ажлыг бараг тэнд нэг хүн хийж байна. Ягаад гэвэл энгийн хүмүүс ч одоо төгж явбөглөө хэр юу гэдгийг одоо хүүхд чухтаа чи өргөн би өргөн тэгээд интернетэд ноцолтон ингээл ерөөс ингээд төвлөрч өгдөггүй 8 цаг ажиллаж ялах түүний одоо 6-аад нь юм хийж ийнэггүй юу гэдэг одоо ер нь бүрхэг байгаа шүү дээ. Тэнд 8 цаг яг л 8 цагаа хийн анхаарал төвлөрн сорнохгүй интернет байхгүй дэл сул хэрүүд байхгүй зөвхөн байжлаасаа хийгээл хоног хугацаанд гаргаад дараа нь би одоо гэртээ хараа тийм бүтээдээ ийм ажил хийдэг тэгээд бодож байгаа. Үйлдвэр нь одоо дэгдэн байр. Үйлдвэр нь анги дотроо байгуулсан. Тэгэхээр энэ бол сайн жишээ шүү. Олон газар үзэхэд. Тэгэхээр энэ танах гэхдээ өөрмөс тийм хөдөлмөрийн нөөц ашигладаг юм. Өөр ийм компаниуд байдаг юм ярина. Мэдхгүй би сайн мэдхгүй. Тий. Яг хөгжлийн өрсөлдөөр гэдэг бол маш олон ажиллаж байгаа. За дээр нь одоо битгт гарсан хүмүүс ажиллаж байна. За битгтээ гарсан хүмүүс. За ингээд ер нь ямар л орон зай хөдөлмөрийн зах зээл дээр байна. Тэр бүгдийг бид шүүрдэж өөрийнхөө ажил хүчнээ бүрдүүлж байгаа. Танах одоо нийт хэдэн ажилтнтай? 180 гаруй хүн байна. 180 гаруй. Одоо хөгжлийн бэрхшээлтэй ахмадуу тэгээд одоо хангид байгаа хүмүүс хэдэн хувийн бүрдүүлж нийлээд нийт ажилчтай 30% нөлдүүлж байгаа. Энэ бол сайн тоо шүү. Тийм байна. Тэгээ энэ бол бас бахархуу шүү та. Тэр 20 байгууллагт ажиллаж байгаа хүн чинь нэг жил ажиллаад 3 сарын өмнө гарна гэж байгаа шүү дээ. Намайг ороход 15 жилдээ орсон одоо гарах гэж сууж шүү дээ. Намайг одоо үйлдвэр байгуулахад. Зөв. Тэгээ одоо тэр чинь үндсэндээ дайм жил болох гэж байна. Тэгээ гарч ирээд үйлдвэртэй бас ажил. Тэгээд шууд гараад манай ажил шууд ажиллана. Өөрөө мэргэжилтэй болчихсон. Ажиллаж болно. Эсвэл одоо юу гэдгийг өөрөө бас энэ мэргэжлээс орцсон чинь дараагийнх нь хийж болдог болоо тэг болохгүй байх юм. За хүүхдүүд нь бид нар бас ингээл явуулах малах хүүхдийн байраар нэлгийн өгч чинь. Тэгэхээр чинь аав минь одоо юм тэнд ингээ хөдөө харж байгаа гэсэн. Тэндээс нь хүүхдэд би нэлэг очих гэж та гоё байхгүй. Цалин нь одоо өөрөө охирлоо багтуулт юм байна. Дүүнээсээ доод хэмжээгээр авч байгаа. Хойлон тийм. Тэгээд тэргээ багтуулт юм байна. Тэргээ бас хүүхдтэй өгдөг юм уу? Өөртөө хэрэгэлдэг юм уу? Одоо бас тохирол мохирол багтуулсан маяг тэргээ төлөлт юм уу яа гэдэг ингээд энэ бол маш зөвсөж өрмөцтэй тийм. Түрүү хоёлаа татвар ярьсан. За аж ахуйн нэгжийн орлогын нөхцөл ярихад ингээд одоо нэг босгоо тийм. Босгоноос болоод компаниуд чинь ингээд охин компаниуд байгуулад жижигрээд яваад танах бол миний ойлгож байгаа охин компани байхгүй гэж харагдсан. Охин компани байгаа. Охин компаниг аж ахуй гэж гараг байхгүй. Энэ чинь дотроо хуулиас аваад жижигэлчихэж байгаа. 3.5-аар тэр хүн тэрний тийм гэдэг ингэсэн. Энэ чинь энэ хууль чинь ингээд аж ахуйн задлах хууль яваад байгаа. Тэр одоо удахгүй ингээд ухаарч байгаа юм чинь одоо нэгдэх хууль удахгүй гарах байх гэж бодож байгаа тий. Тэгэхээр энэ олон аж ахуйн нэгжүүд ингээд задлаа одоо тэр өнөөдөр аж ахуйн нэгж орлогын албан татварын жижиг дунд үйлдвэрлэгчийн одоо татвар бол би сайн татвар ажиллаж байгаа. Ерөөсөө муу татвар биш жижиг аж ахуйн. Өөрөөр 3.5 төгрөг 1.5 төгрөг борлуулаад одоо сайн одоо татварын хууль өөрчилж яана гэж бодож байгаа. Тийм учраас тэр жижигрээд ингээд тэрэн дотор багтах гэж яваад байгаа байхгүй. Хэрвээ тэрийг одоо нэгтгэхэд одоо энэ татварын хууль янз бүрийн гишүүд бариад өргөн барьсан байгаа шүү дээ. Одоо энийг нь хэрэгжихгүй янз бүрийн суудлын намын улс төрийн хаглаас болоод зөндөө их одоо хуулиуд аж төгсчих бол. Энд чинь дагуу бидний одоо баталах хэрэгтэй гэсэн үр шимэн үзэх хэрэгтэй байсан хуулийн статусыг баталж өгөхгүй учраас Монгол улсын хөгжид хойшлоод байна болохоос урагшилж байгаа юм байхгүй. Тэгэхээр одоо удахгүй эрх барьж байгаа намын том хуулиудыг барьж нэг өөрсдөө хэлснээр одоо тус хуулн дэм болно. Ямар ч хэлсэн тушаа болохгүй гэсэн үгэндээ бол одоо эзэн болох байхаа гэж бодоод байж шүү дээ. Одоо ингээд яг уу бизнес тэр ерөн зүгээр энгийн иргэдийн дунд ч гэсэн ингээд нэг юм одоо маргааштай итгэл гэж нэг одоо хүнд чинь байх шүү дээ. Тэр ер нь жоохон хэцүү болчиход байна. Яг одоо Монгол улс одоо маргааш хөгжинэ гэдэг чинь итгэж гэнэ үү гэж асуухад
Олон хүн ер нь тэгэл толгоогоос эксэрхээр л олон хүн гадагшаа явъя гэж байна. Ер нь та зүгээр бизнесмен хүний хувьд бас ингээд 30 гаруй жил бизнес хийж байгаа хүний хувьд тэр таны тэр маргаашд итгэл юу байна? Ер нь тэр талаар ярил. Энэ дээр бол би бол бизнес хийж байгаа итгэлийн хувьд маргааштай итгэл өндөр байна. Энийг бол би одоо хөгжил дэвшиж явна гэдэг дээр өдөр харж байгаа. Харин би та Монгол хүн болсороо бахардахгүй гэвэл би жоохон сулхандоо бахархдаг гэж чанга дугаар хэлж чадахгүй гэж боддог. Яагаад тэгэхээр энэ өнөөдрийн байгаа байдлыг харал да. Эх оронч биш. Ус эх орноо хотолцсон, хулгайлсан ийм орон зайдаас гоо одоо та гэрүүлээрээ бахархаж байгааг бол архич аав та тамхич ээжтэй айл өгöd бахархаж байгааг хэлэх үү? Хулгайч ээжтэй, хулгайч аавтай юмаа гаргаад аваачаа зарчдаг, уучдаг хэлэх үү? Тэрнтэй л адилхан. Ямар ч хэлэхэд үнэхээр хэцүү. Би Монгол хүн гээд огшиж яах гэж хэлэх үе хэцүү. Тэгэхээр юу хэрэгтэй өнөөдөр соён гэрүүл гэдэг ажил маш чухал болж байгаа бодож байгаа. Өнөөдөр өөрийнхөө хийж байгаа бараа бүтээгдэхүүнийг сурталчилна гэдэг чинь соён гэрүүлж байгаа гэсэн үг. Зөв талаас нь сурталчилна. Тэгвэл өнөөдөр үнд цэнийг их оронч байхыг сэтгүүлчд ёс зүйтэй байхыг бодлогдгүй байхыг одоо юу гэдэг бүх л систем нь соён гэрүүлүүлэг тууштай явуулж байгаа Монгол улсны хөгжил дэвшил уу таны сайн яриад байгаа тэр ойртож ирэх болов гэж бодож байна. Өнөөдөр залуучууд үнэхээр зориг мохч харагдаж бүгд гадагшаагаар. Яг бүх боломжийг хулгайлцсан юм. Хүүхдийн сурах боломжийг, тэрний сурах боломжийг, өсөх боломжийг бүх цаг хугацаанд хулгайлцсан. Сүүлийн 30 жил төвж хулгайлаа. Энэ юм одголуулсан залуучууд чинь одоо ангихгүй яах өөр аргагүй шүү дээ. Гутарч ш тэгээд гадагшаа гарч боолоо хөдөлмөр эхэллээ. Би түрүүний хэлсэн. Тэр нэг 4 хуулийн 3-4 заалтыг аваа хийчих юм бол буцаад энэ залуучууд энэ лүү орж ирэх хөдөлмөрийнхаа зах зээл дээр ажиллах гадаад ажиллажаас дутхааргүй цалин олгох нөхцөлийг аж ахуйн нэгжийн эзэдэд олдох байхгүй. Өнөөдөр би даваад сэтгүүлчийн цалин дээр 500 сая төгрөг нэмчихийг бодчих. Тийм ээ. Тэгвэл 50 төгрөг олгоод татаад байгаа юм чинь нөгөө. Тийм. Нэмэх бол ингэ нэмэх болгонд болцоод. Цаанаас нь ингэ авчдаг. Тэгэхээр ажилтны цалиг нэмэх сонирхолч байхгүй. Бараг нэмүүлэх сонирхолч бараг байхгүй. За тэгэхээр подкаст мөр өндөрлөх төгсөж जैन. Тэгээд бас нэг ганц хоёр зүйлийг зүгээр сонирхоход та зүгээр одоо мэдээ чиглэл гэдэг компани бол ингээд 35-9 цаашдаа бас тодорхой стратегийн дагуу менежментийн баг аваад явна. Тэгээ та одоо ерөнхий захирлаар ажиллаж байгаа те. Ерөн зөвөр бизнесээс гадуур зүгээр хувь хүний хувьд бас тань саний цаашдын карьер төлөвлөгөө юу вэ те бас тэр талаар сонирх бол. За би ч одоо ерөөс нэг ажлаас өөрөө мэддэг хүн шүү дээ. Ер нь одоо амрах болоогүй. Тийм ер нь амрах болоогүй. Одоо юу хийх вэ? Одоо би жишээлх юм бол за би тэтгэвртэй гарчээ гэвэл надад их ажил байхгүй. Тэгэхээр зүгээр суугаад эхлэхээр хүн яах юм? Цаашаа л охин эх орноо муу хэлнэ тийм үү? Тэгээд би нүүдэж эхлэн тэгээ юу гэдгийг одоо тэгэл тиймэрхүү л юмуд хэлэх. Тэрнээс бол одоо тэгээ юу гэдгийг заавын хатаад явъя тэгээ юм нүд тайлаа зөндөөж юм үстэ. За яг хоо мэрэгжлийн сайхан мэрэгжлийн баянгаар олон л ус охинуудаар явж өөрийнхөө жилстэй үйлдвэрүүдээ үзэж манай үйлдвэр одоо ямар одоо төвшөнд явна өнтергээ зөндөө судалгаа хийж өглөө. Гэсэн хэдийч би ямар ч үсэн одоо ажид компани баг авчихвал тэнд бол зөвлөх үйлчлэгийг бол хийх нь ойлгомжтой. Чиглүүлэх ажлыг хийх нь ойлгомжтой. Дээр нь өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ компетенс бүтээгдэхүүнүүдийг өөрчлөлтийг сайжруулалтыг ийм ажлууд зөндөө ажил байгаа шүү дээ. Тэгээ тэр бол дуусахгүй ажил. Тэгээд даалгавар төлөвлөгөө явуулж доор хийж. Зөв. Тэгээд тэрнээс хойш бол амарх байлгүй. Тэр үед тэгээд цагаа аясаар нөгөө цаг нь болохоор болох байлгүй гэж бодож шүү дээ. Зөв. За баярлалаа. Тэгээд подкаста энэ түрээд өндөрлөе гэж бодож байна. Танд одоо зүгээр юу гэдгийг бас 35 жил болж байгаа гэдэг чи одоо Монголын одоо орчин үеийн хамгийн ахмад компаниудын нэг гэж хэлэх гээд тэ зүгээр одоо нийт харилцагчтай гэх юм уу зах зээлтэй тэ өмнөс ой мэд дэвшүүлнэ гэх юм уу тэ зүгээр хандаж үг хэлээ сайхан юу санал тавилаа. За тэгэхээр хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хөдөлთა чиглэл компани үүсгэн байгуулагдсан түүхт 35 жилийн халуун мэндийг нэт хэрэглэгч ард түмэндээ бас хөргий гэж бодож байна. Тэгэхээр энд би сайнтаа сүрхээдээ өдөрч авчихаагүй. За түрүү би бас хэлсэн зах зээлийн ургаа босгоошхон 10 жил явлаа, 20 жил явлаа гэх шиг. Өлөгчөөр явлаа. Энэ цагийн үеүүдэд цагийн үед бизнес юм дэмжин хамт байсан бүх хүнсний салбарынхаа компаниудаа талархал илэрхийлье. Олон компаниуд байна. Одоо мах байна.
сонголоо юу байна? Макс байна. Тэгэл одоо өвөм жарахад тэргээ даалгах хэрэг олон компаниудыг бүр сүүл байгуулагдсан жижиг дунд үйлдвэрлэгчид баялаг бүтээгчтэй бас таларлаа илэрхийлж бодож байна. За ингээд бизнес хэгэм подкастын сэтгүүлд аваад ирж танаа хамт олон энэ одоо сайхан нэвтрүүлгээрээ олон шилдэг бизнесүүд олон оюун ухааны цоглог залуучуудыг оролцуулж тэдний оюун ухааныг уралдуулж за Монголын ард түмэн залуучууд баялаг бүтээгчдэд бас сонсох тэднээс авах ур ухааныг үлдээх гэж оролдож сайн ажиллаж байгаад бас талархал илэрхийлье. Ингээд нийт энэ одоо FM-ийг энэ подкастыг сонсож байгаа сонсогч та бүхэнд эрүүлэн сарвал сайхан өхнийг өсөн өрөөж ад жаргалыг өрөөж Монгол орныхаа ирээдүйн хөгжил зохицлын төлөө цоглог баяртайгаар удахгүй өвчин дэвжнэ гэж сайхан энергийг түгээж соёнгийг өргөлж байгаарэ гэж бас хэлье да. За баярлалаа. За ингээд подкастаа өндөрлөе. Бизнес хэвэн подкастын сонсогч үзэгч та бүхэн манай YouTube channel-ыг дагаарай. Лайк, шеэр, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Таны ажилдаа амжилт хүсье. Баярлалаа. Танаа хамт олонд амжилт хүсье. Баярлалаа.